За сайн байцгаана уу сонсогчдоо. Манай Wheel of Fortune podcast та бүхэнд шинэхэн дугаараараа хүрж байгаатай дата байна. Тэгэхээр өнөөдөр энэ эпизодоор бид хоёр та бүхэндээ өөрсдийнхөө Big 3 буюу том 3 илчлэхээр бэлтлээ. Шийдлээ. Тэгээд one and only буюу дахиж хизээш давтагдахгүй цор ганц эпизод. За, уламжлалаа хэлчихье. Ascendant буюу мандалт нь мэлхийний орд байна. Нар маань хоньны орд байгаа. Сар маань болохоор зэрэг материйн ордон дээр байна. Тэгэхээр энэ гур маань гуруула кардинал буюу тэргүүлэгч анхдагч ордууд байна. Тийм байна. За тэгэхээр хэсэг эпизодын турш бит хоёр баг Big 3 ямар ордтой ямар шатны ордтой хүмүүсээ нууж исэн. Тэгээд хэдэн жил одоо хичнээн нуухав дээ гэж бодоод одоо юуг ч нуухав дээ гэж бодсон үндсэн дээр за бид хоёр зүгээр хэлчихийдөө л гэж хэлсэн байгаа. Яг уу бид нэр одоо жишээлбэл би өөрийнхөө ордыг хэлчихээр за энэ хүн ч угаасаа юм чинь энэ ордыг ингэж боддсон байх гэсэн нэг тиймэрхүү ойлголт үүсэхгүй үндсэн дээр бид хоёр ордуудаа нуудаг байсан. Тэгээд одоо болохоор зэрэг бид хоёр аль болох нөгөө сонсогчид маань тэрийг ойлгодог болцсон байх гэж бодож байгаа болохоор тэгээд бас яг хоньны ордны удирдал эхэлсэн. Тэгээ астрологийн шинэ жил болсон байгаа болохоор астрологийн шинэ жилийн одоо бэлэг гэсний үндсэн дээр өөрсдийнхөө том 3-ыг илчлэхээр шидлээ. За тэгэхээр яг надаас эхлээд би асцендантаа хэлээд хулаа асцендантаа хэлээд ингэж явчих гэж бодож байна. За миний ascendant болохоор зэрэг мандалт орд бол хоньны орд байгаа. Вау. Та бүхэн таасноо. Aries гэж бодож ирсэн үү гэхгүй. За миний ascendant болохоор яг эсрэг нь Libra, жинлүүр байгаа. Жинлүүр орд. За миний нар болохоор зэрэг ихрийн орд байгаа. Яа, одоо та бүхэн бас таасноо. За миний нарны орд болохоор Мэлхий. Харин миний сарны орд болохоор зэрэг үхрийн орд байгаа. Миний сарны орд болохоор Gemini ихэр байгаа. Тэнгүүд бид хоёр яг анх ингээ харахаар ascendant нь хоорондоо аим зохицолтой байгаа даа. Ер нь л харж байгаа бах. Тэгээ яг хоёр нар нь хоорондоо зохицохгүй, хоёр сар нь хоорондоо зохицохгүй юм шиг санагдаж байгаа байж магадгүй л дээ. Гэхдээ ингээд сайн бодоод үзэхээр миний нар хулангийн сартай яг адилхан ордон дээр байгаа. Gemini буюу ихэр дээр байгаа. Тэнгүүдээ дахиад ингээд хулангийн нар нь мэлхий. Тэнгүүд миний сар нь одоо үхэр байгаа даахгүй. Тэгэхээр энэ хоёр чинь нөгөө газар ус гэдгээрээ sextile үүсгээд тэгээд ажгүй ингээд зохицоод байгаа гэж ойлгоод байгаа. Тэгэхээр яг ерөнхий шинж нь бас яг тиймэрхүү болохоор бид нар яг хоорондоо ингээд подкаст хийхэд чи найзалж нөхөрлөхөд чи ерөнхийдөө бол маш их таардаг бах гэж бодож байна. Тийм. Тэгээ бид хоёр ч тэгэл уулзахаар хэмээр нөө. Япин. Тий. Эрдмийн нарны орд ихэртэйч тэрөө, миний сарны орд ихэртэйч тэрөө. Тэгэл бид хоёр нийлээл хоорондоо яриад тэгээ одоо ч гэсэн подкаст нэр ярьж л байгаа. Тийм. Тэгээд ийм байна. За тэгээд ерөөдөө бид хоёр яг хоорондын зохицлоо ингээ ярих гэх юм бол хоёр ascendant нь opposition буюу яг эсрэгцэл үүсгэж байгаа шүү дээ. Тэнгүүд ийм хүмүүс болохоор зэрэг ихэндээ яадаг вэ гэхлээр би бол хуланг анх хараад нэг хамартай гэж одоо таалаагүй юм. Таалагдаагүй би ч ер нь л тэгээд яг тийм байдал ер нь бол үүсчтэй юм шиг байна гэж би бодсон. Яг бит хоёрын ascendant яг хоёулаа яг үнэхээр яг эсрэгцэлтэй байдаг. Тийм. Одоо жишээлбэл миний хамгийн ихэнд байгаа тулангийн хамгийн одоо сүүлд байх юм бол тэр чинь эсрэгцэл биш шүү дээ. Тэгэнгүүт бит хоёр хэрэгдээ маш их юм яг эсрэгцэл байдаг. Тэгэхээр тэр нь яг анх хараад би бинийгээ тэгж нэг ямар таалахгүй байх. Тэрийг үүсгэж юм байна гэж ер нь бол бодсон. Би ч эрдмийг хараад нэг юм бодож байгааг дээ. Гэхдээ шууд таалаад байх юм цаашаа. Гэтэ бас таалаачгүй. Таасанчгүй. За тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг бит хоёрын яг ascendant өөр болохоор 7 дугаар гэр буюу бизнес хамтрагч дээр ерөөд биенийх нь ascendant нь ингээд унчиж байгаа юм. Яг уу миний 7 дээр ундаг гэх юм уу?
Тэгэхээр тийм болохоор бас яг айгүй нэг юм бизнес хамтрагч тал дээр амар сайн ажилтдаг юм шиг санагдаад идэг. Тэнгүүд миний асцендент чинь Libra байгаа шүү дээ. Тэнгүүд миний 7 дугаар гэр дээр Aries ороод ирж байгаа шүү дээ. Тэнгүүд би хамтрагч тал дээр илүү Aries шиг байхараад дээ. Тэгэхээр би подкаст яа гэж эрдмийг шаргууцалцсаар агаад тэгээд аваад подкаст хийсэн да одоо. Тэгэхээр яг юм эсрэг ascendant байх бас аюу дэжгүй зүгээр. Тийм. Одоо миний ерөөсөө зориод шийдэж чадахгүй юм эрдэм орж ирээ шууд шийддэг ч юм уу тий. Тэгмүүд эрдэм ингээ хитрхи уурлах гэдэг юм бол би юунд моралт ингээл дарж авдаг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар хаяа явцдаг. Тэгээд тэр нь бас нөлөөлдөг байх. За тэгээд хулангийн яг том 3-ыг ингээд ярих юм бол 2 кардинал 1 mutable байгаа. Fixed орд ерөөдөө байхгүй. Ерөөдөө fixed орд чамд ер нь байдаг үлээ. Ер нь байхгүй дээ. Ер нь баг байгаа юм биш үү те. Ганц л гол одоо хүний юунаас гэх юм бол ганц л тийм гол гэвэл тэр нэг л. Гэтэ энэ нөгөө миний нөгөө signature sign гэж байдаг шүү дээ. Тэр нь нэг Libra гэж явдаг. Миний signature sign болохоор зэрэг Gemini ихэр бас битээр ингээ хоорондоо айгуу дэж үзэхцээд байдаг гэдэг нь эндээс харагдаж байгаа. Минийх болохоор зэрэг яг өөрөө яг ингээ дараалцсан байдаг болохоор яг гуруула байдаг. Тэгэхээр айгуу дэжгүй санагддаг шүү дээ. Тэр нь холимог тий. Тийм ингээ холимог байдал нь илүү дэжгүй санагддаг. Яг уу яг нэг орд нь хитрхийх байхлаар яг тухайн хүн яг сайн л да. Яг тэрхүү ордны шин чанараа илүү ингээ хөгжүүлээд явдаг. Харин би болохоор зэрэг нэг ануу дээр иржсэн шүү дээ тий. Энэ тэр гурлаа өөр байт юм байна. Тэр шиг яг ингээд оногийн карт гэдэг бол хүссэн карт ингээд одоо ашиглана гэдэг ч юм уу нэг тиймэрхүү жишээ бол хөрхөө авч болох юм. Нэг өөр дээр. За тэгээд яг эрдмийн ascendant-ийн хувьд ярих юм бол эрдэм жоохон уурлах гэдэг. Юмд айгу хурдан уурлах гэдэг. Төргөн ууртай маягийн хүн. Тэгтээ сэтгэл хөдлөлийн ерөнхийдөө таарус өдөртөж байгаа болохоор сэтгэл хөдлөлөө ер нь бол тогтун 50 байх дуртай. Тэгээд бас эрдэм айгу их дуулах дуртай. За улам болохоор зэрэг яг ер нь бол би ихэвчлэн ямарваа нэгэн зүйл болохгүй байв шууд хэлээд уурлах ч юм уу тийм тохиолдол гаргадаг. Тэр үед болохоор зэрэг хулан аль болох тайван байгаад за ингээд над чи ингэсэн л биш үү? Наа чи ингэж штт. Гэт ингээд яагаад ч ингээд тайшруулад байдаг. Тэгээд тэр нь болохоор зэрэг айгүй зөв зан чанар яг надад байдаггүй зан чанар. Тэгэнгүүт тэр зан чанарыг би ерөөд сурахыг маш хүсдэг. Тэгэнгүүт яг хулангийн яг дотоод тэр сая том 3 гэлтгүй ерөөдөө дотоод гаргуудыг ингээ хараад үзэхээр те энэ нь ингээд илт болчихж байгаа байхгүй юу? Одоо cancer буюу мэлхийн орчин угаасаа ингээд амар тайван те ингээл одоо ус штэ тэр чинь. Тэнгүүд Libra ч угаасаа бас яг хэрүүл манганд дургу. Тэгэл тайвшруулаад яачдаг. Тэгэхээр тийм болохоор яг хулан яг евро нэгэн байдлаар яг ингээд тайвшруулах чадвар маш их ихтэй байдаг баг. За тэгээд Gemini буюу яг ихрийн ордны сар гэж байгаа. Ихрийн ордны сар чинь яг өөрөө аливаа нэгэн асуудал гарч ирлээ гэхэд тэрийг ингээд тоглоом шоглоом болгоод ярьцдаг. Тоглоом шоглоом болгоод яг ингээд өнгөрөөчдөг. Тэгээ одоо жишээлбэл чи ингээд ингэсэн байж тэгэхээр за яг одоо ингэчихэл та гэдэг ч юм уу те яг ингээд хөрхөн инээл гэж ер нь бол чаддаг. Тийм ч болохоор бас яг бит хоёр хоорондоо маш их зөгцдөг байх гэж би боддог. Тийм хаяа бид хоёр нэг л подкаст ярьж байгаа л дунд нэг жоок ороод ирчихтэй тий. Ингээл хоорондоо нэг инээдэг тэр одоо нэг Gemini-ууд л хоорондоо юм яриад ингэж байгаа нэг одоо илрэл юм уу та. Ихрүүд яапин. Тийм тэгээд ер нь ихрүүдгүй ертөнц гэж чаавах уу тийм байгаа. За тэгээд яг хулгаас асуух нэг асуулт байна. Тэр нь болохоор зэрэг ихрийн ордны одоо сартай байгаа. Ихрийн ордны сартай байх ерөөдөө яг ямар хөө вэ? Сэтгэл хөдлөлөө яг яаж илэрхийлдэг вэ? Ер нь юунд дуртай вэ? Тэрийг асууя. Ихрийн ордны сарны хувьд гэх юм бол
эхнэрийн орцч амар тогтургүй штэ. Гэтэ би ингээ бодоод исэн чинь айгүй мультитаск хийхтэй айгүй сайн байна. Би ингээ яг юм уншингуудаа давхар ингээ давхар дуу сонсоод тэнгуүдээ давхар өөр хүнд ингээ юм ярьж мэрээд ингээ айгүй зэрэг юм хийж чадаад байдаг байхгүй юу. Гэтэ яг тэрний үр дүн нөгөө нэг 100% фокуснаас бага л да. Гэхдээ ямар нэг юм хийж явахдаа дуу сонсоод хийж мэвэл айгүй зүгээр байдаг. Тий. Тэгээд өөр юм бол айгүй их юм уншдаг. Сонирхсан сэдв мэдв байвал тэрнээсээ ингээд уншаал суучдаг. Тэгтээ ном бол нэх уншиж чаддаг юм аа. Тэгээд тийм л байна. Өөр тэгээд ихрийн ордны юу гэж сайн мэдэхгүй л. Гэтэ би анх бүр шаартаа ингээд оруулж үзчихэд миний мөн гэдэг юм ихрийн ордон дээр байгааг би хараад амар гайхчихсан заяа. Юу вэ? Би одоо ихэр юм уу? Амар тэгж бодгоотой заяа. Би ихэр баймааргүй байх гэж амар бодож мэдвэл тэр үед чинь нөгөө ихэр чинь жоохон муу нэртэй. Тэгээ би ч одоо астрологи бас сайн судлаагүй байлаа шүү дээ. Тий. Тэгэл жоохон би ихэр юм уу гэж жоохон ингээл ингэж байгаа л тэгэл сүүлийн олон жилийн явцад хараад байхны ихэр маань ер нь бол их айтах юм байна гэж бодсон. Тий. Тэгээ ерөнхийдөө мэдээж ярих дуртай. Тэгээ бас айгүй joke мог хэлчихгүй амтай инеж гэж юу ах дуртай. Би болохоор зэрэг яагаад ингэж асуусан бэ гэвэл хулан надад нэг удаа ингэж хэлж ирсэн. Би ингэ сэтгэл санаа хэцүү байлаа гэж би хэцүү байвал найзуудтай ч юм уу эсвэл яг дотны хүмүүстэй хэлэхээр хилээ гадагшлуулчаар миний ингэж сэтгэл айгүй хөнгөрдөм байна гэдэг жисэн багхгүй юу. Тэгээ тэр нь болохоор зэрэг би тийм байна. Тийм үү гэдгсэн чинь дараа нь хулан энэ нь ингээд миний ихрийн ордны сартай холбоотой байдаг юм шиг байна гэдгийгсэн аахгүй. Тэгээд би дараа нь ингээд бодсон чинь тийштэй угаасаа яагаад гэвэл ихрийн ордны сар чинь яг өөрөө сэтгэл санаа нь хэцүү, гундуу тий гонхтой байх юм бол их хвчлэн найзуудтай ингээд сэтгэл санаагаа гаргадаг, ил гаргадаг. Өөр хүмүүстэй ч юм. Тий. Тэнгүүдээ дараа нь яадаг вэ гэхлээр юм бичдэг. Сэтгэл санаа юм байна ингэдэг тэгдэг гэдэг бичдэг ч юм уу те эсвэл өдрийн тэмдэглэл хөдөлдөг эсвэл яг зохиол мохол бичдэг ч юм уу эсвэл юм уншдаг ч юм уу те яг ингээд тэгдэг болохоор яг хулан за окей тэгдэм байна да гэж юу нь бол би бодсон. Нэг юм мартцсан. Би яг юу гэдэм бэ наа. Ингээд сэтгэл санаа амар тогтургүй толгоос төр ингээд амар янз бүрийн бодогдоод жоох ингээд шаналаад ирэхээрээ ерөнхийдөө нөт дээр юм бичдэг. Яг за тэдэн сарын тэдний өдөр тэдэн цагт гэж байгаа л ингээд одоо тэр яг тухайн үед яг бодож байгаа юм ингээд болгочдөг. Тэгээ дараа тэрийг ингээд зүгээр ихтэй ч юм уу эсвэл дахиад өөр шаналсан юм гараад эргээд уншдаг заяа. Тэгээл за ингэж бодож исэн байна да. Энэ цаг үед яг ийм л юм мэдэрч исэн юм байна да гэж амар эргэж тэгж хардсан юм байна. Тий. За эрдмийн хувьд Үхрийн ордны сартай ах experience ямар байна? За би болохоор зэрэг астрологиг яг анх 20 онд л мэдсэн шүү дээ. Тэрнээс өмнө болохоор зэрэг би ер нь бол ойгоор халахах амирх дуртай байсан. Байгальд айгүй их дуртай, цэвэр агаарт дуртай, цэцэг жимстэй. Цэцэг жимс дэлгэрсэн. Цэлгэр нартай өдрүүдэд маш их дуртай байсан. Тэгээд дараа нь яг ингэ бодоод үзсэн чинь би яг Үхрийн ордны сартай байсан байлээ. Тэгсэн чинь яг тэр нь айгүй их таарад угаасаа л ингээд би Үхрийн ордны сартай болохоор ийм байсан юм байна штэ гэд ингээд тэгж бодсон. Яг ингээд Үхрийн ордны сартай гэдгийг мэдчихээ тааруулахын тулд ямар нэгэн байдлаар ингээд парк маркаар алхаал тэгж юу л ерөөсөө яваагүй. Угаасаа өмнө хийдэг байсан зүйлүүдийг л хийдэг. Тэгээд надаа ерөөд бол сар үнэхээр юм үзэсгэлэнтэй харагддаг байсан. Тэгээд тэр нь ч гэсэн Үхрийн ордтой ер нь бол маш их холбоотой байсан юм шиг байлээ. Тэгээд би гоё хоолнд дуртай, амттай хоолнд дуртай. Амттай хоол идэх маш их дуртай. Тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг би Багдад дуулдаг байсан юм. Тэгж яагаад яг одоо олны хэмэр сайн дуудалж чадахгүй. Тэгтээ дуулах маш их дуртай. Хөгжинд маш их дуртай. Дуу хөгжим гэдэг айгуу гой санагддаг миний хувьд. Тэгээ тэр нь ч гэсэн яг Үхрийн ордтой маш их юм холбоотой байдаг байх гэж би боддог. Тийм эрдэм янз янзын дуу амар сайн мэддэг. Тэгээд квиз мэд тарахаар манай дууны раундыг эрдэм авч гардаг. Тэгээ
одоо нөгөө алтан чигтэй гэдэг шиг л Юу. тийм хүн. Тэгээд бас нэг зүйл нь болохоор зэрэг яг уу бүр яг хэдэн жилийн өмнө би яг сэтгэл санаа маш их докторгүй байдаг байсан байхгүй юу? Үхрийн ордны сар чинь яг үүндээ маш их доктортой, тайван, амлаг байх ёстой шүү дээ. Тэгэд миний сэтгэл санаа ерөөсөө тийм биш. Тэгээд яг уу сүүлийн үед ерөөдөө яг тийм үхрийн ордны сарт лууга илүү төхөөд байгаа юм шиг ийм ямар нэгэн зүйл болсон ч гэсэн яг ингээд яг уу Aries Rising буюу яг хоньны ордны мандалтаараа шууд ингээд реактлна. Шууд хариу үйлдэл үзүүлчин. Гэхдээ яг дараа нь яг ингээд Aries Rising шууд ингээд хурдан ингээд унтарчдээ шүү дээ, тий. Яг тэр шиг хурдан унтарсныхаа дараа нь тэр зүйлийг ингээд бодоод үзэхээр за окей би ингээд илүү тайван байгаад ингээд ингэх юм байна гэд тийм талаараа илүү бодож үздэг болсон. Үхрийн ордны сар. Тийм. Тэгээ одоо ер нь яг астрологи судалж гиснээс хойш өөр дээрээ ер нь л амар их дүгнэлт хийдэг. Тэгээ бит хоёр ингээд өөр дээрээ ингээд амьдралд ингээд нэг юм болоод тэгээ нэг юм анзаарадаггүйт шууд тэндээс ингээд нэг юм одоо ухаарал гэдэг юм гарч ирээл би ойлгочлаа. Яагаад би ингэснээ ойлгочлаа. Минь амьдралд яг иймэрхүү юм болсон болохоор яг энэ маань ингэж надад ингэж нөлөөлжсэн байж шүү дээ. Гэл бит хоёр ингээд ер нь л хаа нэг тийм ухаарал нэг л шийддэг. Тэг холбогдох одоо салбарууд дээр нь ямар гариг байна. Тэр нь дараа нь ингээд яддаг. Яг одоо ингээд бодоод үзэхээр энэ чинь энэ дээр байгаа юм чи юм байна гэж зүгээр ингээд бодоод үзэж штэ. Тэнгүү дараа нь ямар нэгэн зүйл болоод эрэнгүүд тэрийгээ дараа нь дахиад сайн ухаад үзэнгүүд энэ чи ийм байсан болохоор ингэдэм байж штэ гэд тиймэрхүү ухаарлал ерөөдөө бас хөрхөн болдог. Тэгээд өөрсдөн дээрээ ч анзаарсан хүмүүс дээр ч анзаарсан юмнуудаа бит хоёр ер нь бол боловсруулаад ер нь подкастн дээр амар хийрдэг. Хэрвээ та бүхэн сонсчихсан бол тийм. Тэгээд өөр нэг юм гэх юм бол миний North Node яг 8 дугаар гэр дээр гэдэг заяа. Тэнгүүд энийг ингээд судлаад байнгут яг ингээд өөрөө ингэж одоо 8 дугаар гэр чи өөрөө ингэж одоо хувьсан өөрчлөлт шүү дээ. Үний ингээ өөрчлөлт. Тэгээ тэрүүгээрээ одоо унаад тэгээ тэрийгээ давж гарсан юм бусдад ингэж хуваалцаж бусдад туслах гэж нэг одоо нэг тийм юм байдаг шүү дээ. Тэнгүүд яг миний одоо амьдралын яг нэг тийм зорилго чиглэл нь болохоор яг ийм юм руу яг чиглэлсэн байхгүй юу. Тэгэхээр би бас энийгээ одоо эннийхээ л дагуу North-нуудынхоо л замаар би одоо бас подкаст хийгээд яваад байгаа юм болоо гэж ер нь бодоод байгаа. Тийм. Жохон нийттэй юм гэрэлтэй юм байна. За тэгээд би нэрээ нэг жижиг хөрх юм ирчээ. Би яг нөгөө брочерт хийж үзчихсэн аахгүй юу. Тэгсэн чинь яг нөгөө би яг 12 ордыг мэддэг. Тэгсэн чинь AC дээр нь ингээд хонь юусэн зү. Тэг би амар гайхаад гоо чи одоо хоньноос л хэлдэг үсттэй. Энэ юу болоод байгаа. Энд чинь за шал тэнийг юм байна. Боли гэд хүн болгоных л одоо хоньноос эхлэх юм байна л та гэж бодоод. Тэгээ дараа нь ингээд өөр хүмүүсийг хийгээд үзсэн чинь шал өөрөөсөө аахгүй. Тэгсэн чинь тэр үед би ингээ хонь байсан. Ингээд тухайн үед шууд ингээд яг амар эхлээд гайхажсэн дараа нь ингээ ухаарчсэн бохгүй юу. Айгуу сонирхолтой. Би ч гэсэн яг ингээ яг ягаад шокнд орсон. За тэгээд нэг бас хөөрхөн юм хэлэх юм бол хулан бит хоёрын нөгөө Меркури болон Uranus 2, Тэнгэрийн ван 2 трайн байдаг гэсэн. Одоо бод болон Тэнгэрийн ван гараг 2 хоорондоо сайн зохицолтой байдаг. Тэгээд энэ зохицол нь болохоор зэрэг юу илэрхийлдэг бэ гэхлээр одоо манай Монголд дээр маш их гарч ирсэн дээ. Тийм. Монголд дээр компьютер технологийн авьяас. За яг өөрсдөө нэг юм багч байгаа биш. Гэтэ яг компьютер технологи авьяас гэлтгүүгээр зүгээр яг астролог судлах сонирхол маш их ихтэй болдог гэдгсэн. Тэгээд тэр нь ч гэсэн ерөөдөө бит хоёрт маш их юм үнэн байсан гэх юм уу. Ялангуяа бас 9 дугаар гэр дээр яг бит хоёрын яг хэдэн гариг байгаа. Тэгээд тэр нь ч гэсэн бас маш их нөлөөлдөг байх гэж бодож байна. 9 дугаар гэр чинь яг өөрөө философи болон астрологтой холбогдчихдог. Судлах үе wisdom цэцэн мөрөг ухаан тий. Юм жижиг юмнуудыг базаад том юм ойлголт болгох зүйл шүү дээ. Тэгэхээр тэр маань их нөлөөлж ийн гэж бодож байгаа. Тийм тэгээд
одоо хүртэл бас birth chart-аас юм ингээд анзаараад юм сараа яваалаа. Тэгээ одоо 10 жилийн дараа гэхэд бас юу болох юм тий. Тэгэл бас гайхалтай юм байна. Тэгээд бид хоёрын big tree бол иймэрхүү байна. Аха. Тэгээд одоо нэг хамгийн сүүлд бид хоёр яг бие биенийхээ одоо birth chart-ны төрсөн үснэгтээ хамгийн дуртай зүйлийг хэлээ. Одоо би хулангийн дуртай зүйлийг хэлээд хулан миний дуртай зүйлийг хэлнэ гэсэн үг. Миний birth chart-нд байгаа дуртай зүйлийг. За хулангийн төрсний үсэг дээр миний ингээ хамгийн анхаарал татж байгаа зүйл бол MC буюу одоо midheaven гэж зүйл байдаг. Midheaven career. Тэрэн дээр нь Jupiter буюу бархас бод гараг conjunction хийсэн байдаг. Тэгээ тэр нь маш их сонирхолтой, маш их гоё. Ягаад гэвэл career-ийн ерөөдөө ингээд ивэсэн байна гэсэн үг шүү дээ энэ чинь. Тэгээ тийм болохоор өмнөөс нь айгүй одоо гоё идэг, бахархдаг юм. Би чамд гарахдаг. Тэгээд байхгүй. Баярлаа. Би ч бас энийг бол сүлд харсан л та. За, эрдмийн чартаас надад таалагддаг юм нь гэх юм бол бууд гараг 3 дугаар гэр дээр байдаг. Тэгэхээр супер интеллижент гэсэн үг л дээ. Ер нь бол ийм хүмүүс багасаа ер нь амар гоц ухаантнууд байдаг. Тийм тэгэхээр ийм эрдмийн би амар ухаалаг олон юмыг мэддэг. Тэгээд тийм амар логикл тэр талт нь айгуу дуртай. Тэгээд өөр нэг зүйл нөх юм бол бархас байд 2 дугаар гэр дээр нэгдэг. Мөнгөтэй. За энийг хассан ч хавтай. Уухай юм болчихлоо. За би одоогор бол мөнгө байхгүй л байна. Гэхдээ яг ирээдүйд мөнгөтэй болчоод яг найзуудтай гоё юм авч өгнө. Тийм. За тийм байна. Ийм байна. За тэгээд энэ үргэлж сонссонд маш их баярлалаа. Бид хоёр өөрсдийнхөө big tree буюу яг том 3 олон нийтэд зарлалаа. Тэгээд яг өөрсдийнхөө бас туршлагыг хэллээ. Би бинийхээ хоорондын зохицлоо бас хэллээ. Тэгээд энэ үргэлж сонссонд маш их баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.